2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 28 настай Монгол бүсгүй Малайз улсад толгоонд 3 удаа буудуулж эцэст нь өөрийг нь цэргийн зориултад тесрэх бөмбөөр дэлбэлсэн байхад нь цагдаагийн байгууллага болж байсан юм а. За энэ хэрэгт Малайзын өндөр дээд албан тушаалтнууд холбоотой гэж тухайн үедээ яригдаж Монгол болон олон улсын хэвлэлүүдээр шуугж байсан юм. За хэрэг хуучирдгүй гихчээр Аль Жазира телевизийн East 101 гих эрен сурвалжлах сэтгүүл зүйн баг Монгол үсгийн өвхлийн шалтгаан тэр дундаа зүүн Азийн орнуудад явагдсан аимшигт аллаг энэ хэрэгүүдийг хөндөгдөөгүй хамгийн аимшигтай хэрэг бол энэ Алтан туяа гэгчийн Монгол үсгийн хэрэг байсан юм а гэж ингэж үзээд энэ бүсгүйн талаарх баримтат нэвтрүүлгийг бол хийсэн байна. За чухам 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Малайзад юу болсон бэ гэдгийг бол тодруулахаар энэ багийнхан бол ажилласан байна. За 28 настай 2 хүүхдийн ээж байсан Алтан туяа гэх бүсгүй бол 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Малайз улсад амьсаа алдсан байсан. За түүний хэрэгт бол Малайзын өндөр албан тушаалтан тэр дундаа Малайзын ерөнхий сайд Najib Razak оролцсон гэдэг яриа бол гарч байсан юм а. За Аль Жазира телевизийн Мариан Толи гих сэтгүүлчийн хийсэн энэ баримтад эрен сурвалжлах энэ нэвтрүүлэг бол Малайзын дээд түвшний удирдлагуудын бие хамгаалагч хийдэг Азила Надери Аза Ума гэгч хоёр этгээдийг сэжиглэн баривчилсан талаар нэвтрүүлэг эхэлж байгаа юм а. За өөрөөр хэлбэл энэ хэрэгтэй Малайзын өндөр албан тушаалтнууд тэр дундаа тухайн үед сэжиглэгдэж байсан Малайзын ерөнхий сайд Najib Razak энэ хэрэгтэй холбоотой болов уу гэдэг юм таамаглалыг бол төрүүлж байгаа юм. За ингээд бол Аль Жазира телевизийн сэтгүүлчид талигачийн эцэгтэй бол Хонконг улсад уулзаж энэ талаар өөрийнх нь сэтгэлдлийг бол авсан байгаа юм а. Чи юу хийх гэж ер нь ямар ажлаар тийшээ явах гэж байгаа юм бэ? Таньдаг хүн амтан тэнд чинь байгаа мó гэж би асуусан. Тэгэхэд надад би тэнд нэг том даргатай танилцсан гэж хэлж байсан юм а. By big boss, we Mongolians mean a person with great power. За Аль Жазира телевизийн энэ баримтат нэвтрүүлгийг дурдсанаар талигач Алтан туяагийн зорьсон хүн бол Razak Begin-да гэх Малайзын ерөнхий сайд Najib Razak-ийн ойрын зөвлөх итгэмжит ажилтнтай нь бол уулзахаар явсан гэж ингэж тайлбарлаж байгаа юм. За тэд 2004 онд танилцаж Шанхай, Куала-Лумпур, Франц руу хамтдаа аялаж байсан гэдгийг бол баримт нэвтрүүлгэд дурдсан байгаа юм а. За тэрээр алагдахаас нэгэн хоногийн өмнө бол цагдаагийн газар очиж аль бие усны мэдүүлэг өгсөн байдаг юм а. За мэдүүлэгтээ би бол хайртай хүнтэйгээ уулзахаар ирсэн энгийн нэгэн эмэгтэй. Миний хайртай хүн надад олон зүйл амласан. Надад худлаа ярьж, за түүний худлаа ярьснаас болж би асуудалд ороод байна. За өнөөдөр тэрээр намайг алах эсвэл шоронд оруулахаар оролдож байна. За хэрв надад ямар нэгэн зүйл тохиолдвол энэ хүнээс мэдүүлэг аваарай гэдэг ийм аль бие усны ийм мэдүүлгийг өгч байжээ. За энэ шүн бол хохирогч гэртээ харах замдаа түүний гэрийнх нь гадаа өөрийнх нь анхны мэдүүлэг өгсөн буюу ерөнхийлөгчийн бие хамгаалагч болсон Азира Надери өөрийн бага офицертойгоо түүнийг хүлээж байсан гэж баримт нэвтрүүлэгт гарч байгаа юм. За энэ үйл явдлаас хойш бол талигачийг нэг ч хүн амьдаар нь хараагүй гэж ингэж тайлбарлаж байгаа юм а. За талигачийг Тайландын Ширэнгэн ойд нас барсан байдалтай байхад цагдаа нар олж за энэ хэрэгтэй холбоотой байж болох хоёр бие хамгаалагч за дээр нь түүний найз гэгдэж байгаа Razak Begin-да нарыг цагдаагийн байгууллага бол баривчилсан. За энэ хэрэг дэгдэж ирсний дараа Малайзын ерөнхий сайд Najib Razak энэ хэрэгтэй огтхон ч холбоогүй гэдгээ мэдэгдэж хохирогчийг огт таньж байгаагүй, уулзж байгаагүй гэдэг мэдүүлгийг гаргасан юм а. За харин энэ хэргийн цорын ганц гэрч болох буюу ерөнхий сайдыг энэ эмэгтэйг таньдаг байсан гэдгийг батлах ганцхан гэрч бол байсан юм. За энэ гэрч мэдүүлэгтээ Абдул Razak Begin-дан хохирогчтой дотн харилцаатай байсан. Хоёрдугаарт ерөнхий сайд Najib Razak Begin-да Razak-ыг хохирогчтой Филиппинд болсон олон улсын үн тэдлийн худалдааны үеэр танилцуулсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл ерөнхий сайд эхлээд хохирогч эмэгтэйг таньдаг байсан. Дараа нь ерөнхий сайдын зөвлөгтэй танилцуулсан гэж ингэж тайлбарлсан байна. За тэрээр мөн мэдүүлэхдээ тэд гуруула Парист очиж оройн хоолнд орж байсан. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын мэдүүлж байгаа энэ хохирогчийг танихгүй гэдэг мэдүүлэг бол худлаа юм а гэдэг ийм мэдүүлгийг өгч байсан юм. За энэ мэдүүлэг өгсөн сэжигтэн бол хэдхэн хоногийн дараа мэдүүлгээсээ буцсныхаа дараагаар Малайз улсаас ор сураггүй алгуулсан гэдгийг бол энэ баримтад бол дурдж байгаа юм а. За Аль Жазира телевизийн эрен сурвалжлах багийнхан Малайзаас гинтхэн алгуулсан Алтан туяа гэх энэ бүсгүйн хэрэгтэй холбоотой цорын ганц гэрчийг бол олж уулзсан байдаг. За энэ яриаг үзэж та бүхэнд хүргье. The Prime Minister's wife and then by Najib Razak's younger brother. Ерөнхий сайдын эхнэр найзаараа дамжуулж намайг ятгсан. Дараа нь Najib Razak-ийн дүү над дээр ирээд манай гэрийн үүдэн тусгай албыг байрлуулсан. Танаа байшинг
ажиглаж байгаа гэж хэлсэн. Надаас чи гэрэлсэн үү гэж асуусан би тийм л гэсэн. Гэр бүлдээ хайртай юу гэж асуусан би тийм гэсэн. Хэрвээ гэр бүлдээ хайртай бол бидний зааврыг даг бүх юм сайхан болно гэж хэлж байсан. Шөнийн 2 цаг орчимд Баала 2 хүнтэй хамт гэртээ ирсэн. Би тэдний нэгээс юу болоод байгааг асуухад Баала номер 1 хүний эсрэг бочмгүй мэдүүлэг өгсөн. Тийм учраас танай гэр бүл аюулд орсон. Тиймээс гадагшаа гарч амьдар. Баалад сард $5,000 цалин санал болгосон гэсэн. Тэгэхээр нь би хэн энэ хэргийн ард байгаа юм бэ гэтэл Нажиб Разак гэж хэлсэн. За Монгол улсгийн аминд хүрсэн гэж сэжиглэгдэж байсан 2 этгээдэд бол одоо Малайзийн шүүхээс 2009 онд бол ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялыг оноож байсан. За харин 2013 онд буюу 4 жилийн дараа тэднийг учир битүүлгээр суллсан юм а. За энэ хэрэг тухайн үед сэжиглэгдэж цаазын ял сонсож байсан 2 бие хамгаалагчаас гадна энэ хэргийн гол сэжигтэн гэж яригдж байсан Разак Бегинда өөрөө хохирогчийг амиа алдах үед нь дэрэгдэн байсан гэж мэдээлж байгаа юм. За түүнээс гадна Разак Бегинда өөрөө хохирогчийг толгоонд нь 3 удаа буудсан гэж энэ хэрэг сэжиглэгдэж байсан этгээд Аль Жазира телевизэд ярьслаг өгсөн дөрөвчтэй хамт ярьж байхдаа хэлсэн гэж ингэж тайлбарлаж байгаа юм.